За сайн бацхан уу. Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийнхөө хичээлээр та бүхэндээ би Zoom програм багшийн ирэхээр биш, сурагч буюу оролцогчийн ирэхээр яаж орох талаар хичээлийг орох гэж байна. За эхлээд Zoom програмаа татаад авчи. За тэгээд download гэдэгт дарчна. Яг нөгөө багшийн ирэхтэй адилхан бүгдээрээ эхлээд Zoom-а татаж авах компьютер дээрээ. За компьютер дээр ажиллах зарчим нь яг утсан дээр ажиллахтай адилхан байдаг учраас та бас утсан дээрээ Play Store болон App Store-оос татаж аваад яг энэтэй адилхан ашиглаж болно шүү. За татчихлаа. За зүүн дуудлын дугаар Zoom installer гэдэгтэй дараад инсталлд чинь. Хэрвээ таны хөтлөгчнөөс хамаарат энэ баруун дээд болонд бас байх тохиолдол байдаг. За энэ дээр дарлаа. За run гэдээ дарчлаа. За ингээд install хийгдэж байна. За ингээд бэлэн болчихж байна гэсэн. Zoom маань хатагдчихж байна гэсэн үг. За тэгээд join meeting гэж дараад. За тэгээд энэ дээр нь өөрийнхөө нэрийг бичнэ та. За энэ дээр нь багшаасаа ирсэн болон сургалтын байгууллагаас ирсэн ID-г пассвортын хамт хийх байгаа. За тэгээд энийг бол мессенжерээр ч явуулж болно, мессежээр ч явуулж болно, мэйлээр ч явуулж болдог. За биний болохоор өөрөө хийж байгаа учраас өөрлөгөө мэйлээр ID-гаа явуулсан байгаа. Meeting ID гээд join. За пассвортаа аваад копидод join meeting. За ингээд бэлэн болж байна. За тэгээд энэ дээр нь join video гэж дараад камера өгч юм гэсэн. За энийг камерыг өгөхгүй ч хийж болно, өгч болно. За ингээд микрофоноо хамгийн гол зүйл энэ компьютероор орж байгаа микрофоноос нь шалгах хэрэгтэй шүү. За энэ дээр дараад за speaker сонсогдож байна. За микрофон эндээс нэг сонгуул ажиллах байгаа. Гэхдээ миний хатар давхцах учраас за давхцуулчихлаа. Нэг. За окей. За жаа. За ингээд таны ингээд Zoom ажиллахад бэлэн боллоо. Тэгээд ихэнхдээ дууг хаачвал их зүгээр үүдэг. Яагаад гэхээр ойр орны орчны чинь шүүн буюу ард чинь дүү чинь ч юм уу хин нэгэн байх юм бол шуугаад багшийнхаа хичээлийг бас өмөлчих гэдэг талтай учраас энийг бол хаачвал зүгээр. Онцгийн шаардлагагүй. Бас энэ видеог багш чинь хаачаарай гэх юм бол энэ зүүн доод болонд байгаа энэ дээр дараад хаачиж болно. За дуугаа нэгээд хэрвээ чамаас ямар нэгэн зүйл асуух юм бол энэ дээр буцаж дараад за ингээ хариулж болно гэсэн. За эндээс бас та багшаасаа гадна өөр хин багш чинь инвайт явуулсан өөр хин нэгэн дутуу хам эндээс копидоо дахиад инвайт өөр хүн рүү явуулж болно. За тэгээд энэ дээр дараад чат дээр дараад хоорондоо чатлж болно. За хүн бүр рүү юу эсвэл бол хин нэгэн рүү юу гэдэг ингээ бас явуулж болно. За энэ рекорд бол хийх боломжгүй. За reaction бол үзүүлж болно. За багш хичээл ойлгосон бол энэ таалагдсан бол энэ хэсгийн reaction үзүүлж болно. За багш чинь бие даалтаа үзүүлээрээ. За энэ хоёр чи ойлгосон уу гэх юм бол компьютер дээрээс бол утсан дээрээс share гээд. За утсан дээрээс бол та бас share гэж байгаа учраас хийчих болно. За би энэ whiteboard-ын дээр саяны бодлогын томьёог би ингэж ойлгосон ч юм уу тэгж үзэх юм бол whiteboard-ыг сонгож болно. За эсвэл та ямар нэгэн зураг бэлдсэн байх юм бол тэр зургаа бас үзүүлэх боломжтой. За би жишээ нь одоо эндээс за тэгвэл одоо эднэрээс та дуртай зүйлээ үзүүлж болно. За тэгвэл энэ таны бие даалтаа гэж үзвэл л да. Та бие даалтаа Word дээр хийсэн. Эсвэл PowerPoint дээр хийсэн байж болно. За тэгвэл энэ фото гэдэг шиг би presentaц ч юм уу Word-ээр сонгочлоо. Share-чих юм бол тань дэлгэц дүүр ингээ харагдаад ирнэ. За тэгээд ингээд та бие даалтаа багштай үзүүлж байна болно гэсэн үг. За тэгээд буцаад за багш нь ойлголоо. Одоо наадах зогсоогоорой гэх юм бол энэ дээд stop share гэдэг энэ улаан дээр дараад ингээд зогсож байна. За хичээлийн төгсгөл бас энэ дээр live meeting гэж ингэж дараад бас хичээлээс гарах байгаа. За би бас энэ хичээлийнхэн төгсгөлд Android утсан дээр хэрхэн ажиллах талаар жоохон хичээл бэлдсэн. Мөн App Store дээр хэрхэн Zoom татахыг бас цөөхөн хэмжээний бичлэгээр бас үзүүлсэн байгаа учраас та бүхэн эндээс харж болно. За гэх мэтчлэнгээр та ингээд оролцогчийн үүднээс оролцох боломж байгаа. Танд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэндээ Zoom аппликейшн хэрхэн татахыг зааж өгье. За Play Store руу ороод дээрээсээ Zoom гэдэг хайчна.